2016-аас 2020 онд Орхон аймаг Эрдэнэт хотын боловсролын салбарт 19 барилга шинээр барих ажил эхэлж 9 барилга ашиглалтанд орсон. Шанд багт 2019 онд 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар багш дэд хөтөлбөрийн хүрээнд багш эцэг их хүүхдийн уулзалтын танхимтай болсон нь аймгийн хэмжээнд анхдагч санаачлаг болсон. Ахлах ангийн байгалийн ухааны кабинетийн төгсөлд 5 сая төгрөг. Багш дэд хөтөлбөрийн хүрээнд AR технологи 3.5 сая төгрөг. Бага ангийн байгалийн ухааны кабинетийн төгсөлд 7 сая төгрөг. Сургуулийн спорт залны шалыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар 38.6 сая төгрөгөөр иж бүрнээр нь шинжилсэн. Урлагийн зааланд аймгийн хөрөнгө оруулалтын 13 сая төгрөгөөр тохижилт хийсэн. Сургуулийн биеийн тамирын талбайн иж бүрэн тохижилтыг 2018 онд хийсэн гэд томоохон хөрөнгө оруулалтууд 2016-аас 2020 онуудад хийгдсэн. Хөгжилд хөтлөх 18 дэд хөтөлбөрийн багш дэд хөтөлбөрийн хүрээнд тогтчлолт тоног хуурамч бүтээн байгуулалт хийгдэхээс гадна хүндээ чиглэсэн багш ажилчдынхаа нийгмийн болон хөгжих боломжийг хангасан хөтөлбөр сүүлийн 4 жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн. Ерөнхий боловсролын 17 дугаар сургуульд хамрагддаг Шанд Даваатогийн 900 гаруй сурагчид 84 багш ажилтан нэг бүрийн сэтгэлд хүрсэн ажлууд тус багаас сонгогдсон төлөөлөгчдийн сэтгэл дэмжлэгээр хийгдсэн нь боловсролын салбарын томоохон хөрөнгө оруулалт юм. Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дугаар тойрог Шанд багт Монгол Ардын намаас нэр дэвшигч Сэмждийн Бат жаргал.